За өдрийн мэнд найзуудаа харис сэргээх 30 хоногийн хөтөлбөрийн маань өнөөдөр 13 дахь өдөр явж байна. За тэгэхээр өнөөдөр та нар минь яах вэ гэхээр одоо чи өөрийнхөө дуртай зүйлийг нэг бодоод үзээрэй те чи яг юунд дуртай байна те яг ямар одоо зүйл хийхэд чи хамгийн их дуртай байдаг вэ те жишээлбэл би одоо кино үзэх аягүй дуртай. Кино найруулагч мэрэгчлээ болохоор бас тэгдэг бах. Тэгээ дээрээс нь аягүй сонир би юм махцах ингээл төмөс ногоо ч юм уу тийм хэрчих аягүй дуртай байхгүй юм хэрчих аягүй тийм дуртай. За тийм байна. За тэгээд дээрээс нь яах вэ гэхээр чи өөрийнхөө дуртай ямиг бодоод хайртай хүнийхээ тий одоо нөхрийнхөө найз залуугийнхаа эхнэрийнхээ тий найз хүсгүүгийнхаа дуртай зүйлийг нь асуугаарай. Чи юу хийх дуртай вэ тий одоо начиг мах хэрчих дургүй гэж болно шүү дээ. Тэгэх юм бол тэрийг нэг зөрөд хийгээд өгчдөг ч юм уу. Энэ хоёр хосын хоорондын айгу тийм маш их хамааралтай зүйл байдаг. За тэгээд дуртай зүйлийг нь мэдээд ав, дургүй зүйлийг нь бас мэдээд ав. Тэгэхээр чи юунд юунд дургүй вэ гэхээр би тоос орчих амар дургүй. Би зүгээр гэр цэвэрлээ шал угаах дуртай байна. Тоос орчихдаггүй. Тэгээд яадаг вэ гэхээр би нөхөртөө чи тоос орчихдаггүй би гэр цэвэрлээ шал угаацсан юм чинь гэж хэлдэг. Тэгэхээр манай нөхөр бол ямар ч асуудалгүй окей гэд хийдэг. Тэгэхээр яг энтэй адилхан чиний найз залуу нөхөрт ч гэсэн те эхнэрт ч гэсэн ингээд дургүй зүйл бас байгаа. Тэрийг нь бас асуугаараа те. Асуугаад угаасаа дургүй юм чинь тэрийг хийх дургүй л гэсэн үг. Тэгэхээр тэрийг нь ингээд аль болох хоорондоо би энэ дургүй чи энэ дургүй гэдэг аль аль мэдэлцээд авчихсан байх нь айгүй зүгээр шүү. Тэгэхээр энийг бас гоё асуугаарай. Одоо чи дургүй зүйлээ дуртай зүйлээ өөрийнхөө дотроос асуугаарай. Дээрээс нь хайртай хүнээсээ бас асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээд маргааш уулзъя. Түр баяртай.